Сайн байцгаана уу үзэгчдээ. Mining Pulse podcast-ийн ээлж дугаараар иргэн уулзахдаа баяртай байна. Өнөөдөр ирсэн зочдоо танилцуулъя. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бид гурван ярих сэдв бол уурхай ба хүн гэд. Тэгээд хэдүүлээ яриагаа эхлэхээс өмнө дэлгэцэн дээр байгаа статистикийг бас нэг хараад эхлүүлэе гэж бодож байна. Тэгээд иргэд болон орон нутгийн бодлого шийдвэрийн талаар ямар их сурвалжуудаас төрийн албаагчд бол иргэд мэдээлэл авдаг вэ гэдэг энэ статистикийг харж байна тий. Сошиал дээр бид нар илүү их анхаарал хандуулдаг болсон юм байна тий. Сошиал сувгуудаас мэдээллийг бол орон нутгийн иргэд маань илүү их авдаг болсон байна. За хэвлэлмэл сурталчилгааны материал бол бүр мэдгэдэггүйц бага харагдаж байна тий. За FM радио бол бас их багассан, сонин сэтгүүл багассан байна. Гар утасны мессеж багассан байна. Интернет хэрэглээ бол за бас харьцангуй боломжийн хэрэглээтэй байгаа юм байна гэж харагдаж байна. За иргэдэд зориулсан сургалтууд гээд бас нэг 20 орчим хувьтай. За төрийн албаагч нарт бол бараг 10 орчим хувьтай. Телевизийн хэрэглээ бас нэлээд өндөр байгаа харагдаж байна. Орон нутгийн иргэдийн хувьд те. За тэгээд албаны хүмүүсээс авж байгаа ярианаас авж байгаа мэдээлэл итгэх итгэл нь бол нэлээд өндөр бас харагдаж байна. За гэр бүл найз нөхдийн хүрээний мэдээлэл бас нэлээд өндөр гэсэн ийм статистик байна. За дараагийн статистик нь бол Монгол хүний уул уурхайд хандах хандлага хот төдөөгөр нэглэлсэн байна. Тэгээ эндээс бас яг 5 үзүүлэлт гаргасан байна тий. Аминч үзэл, оролцоо, өөртөө итгэх итгэл, бусдад итгэх итгэл, гадны хүнд итгэх итгэл гэд тий. Тэгээ ингээ харахаар бол маш зөрүүтэй нь бол бусдад итгэх итгэл дээр айгу өндөр харагдаж штэ тий. Бараг 2 дахин ялгаатай. Орон нутгийн иргэд маань итгэл нь бол маш өндөр тий. Бараг 583 гэдэг чинь 7-тоогоо бараг ойртож байна. За Улаанбаатар хотын буюу хотын иргэдийн хувьд бол харьцангуй бага итгэл үзүүлж байна. За гадны хүнд итгэх итгэл бол бас харьцангуй бага юм байна. Аль аль нь тий. За аминч үзлийн хувьд бол хотын иргэд нь арай илүү аминчхан байна. За оролцооны хувьд бол маань орон нутгийн иргэд маань илүү оролцоотой гэсэн ийм үр дүнгууд бас харагдаж байна л да. За өөртөө итгэх итгэлийн хувьд бол харьцангуй бас ойролцоо гэсэн ийм судалгааны үр дүн харагдаж байна. Тэгэхээр яа харахгүй бид нар Монгол улсын хувьд бол хүн амын оршин сууж байгаа байрлалаас нь үзэх юм бол суурин газрын за тэгээд нүүдлийн мал аж ахуй гэдэг ингээ 2 хэсэг хуваагдаад байгаа. Тэгэхээр эдгээр маань гэлөө уул уурхайн салбарын үйл ажиллагаа орон нутагт явдаг. Тэгэхээр орон нутгийн иргэдийн харилцаа гэж бид нар сүүлийн үед их ярьж байгаа тий. Тэгэхээр энэ дээр бол та бүхэн бидний яриаг эхлүүлэх юм асуулт маань бол уурхай ба хүн гэдэг ойлголт дээр тий өөрийнхөө мэргэжлийн зүгээс нэг нь бол яг мэргэжлийн хүний хувьд нөгөөх нь салбарын төлөөллийн хувьд тий бас ямар өнцгөр харж байна. За эдгээр онцлогтой зан төлөвийн хувьд энэ нь бас яг үйл ажиллагаанд бас хэрхэн нөлөөлдөг юм бэ гэдгээр би бас яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. За энэ сонирхолтой судалгаа хийсэн байна. Энэ удирдлагын академи 21 оны 24 оны судалгааны үр дүнгууд баг шиг байна те. Тэгэхээр энэ бол яалч ахгүй судалгааны үр дүн. Судлаа хэлэхгүй л дээ. Чи судлаачд маань маш олон судалгаа энд хийж байгаа төлөөллийн чадвараараа гаргаад ирж байгаа. Тэгэхээр бусдад итгэл гэдэг бол их анхаарал татж байна л да. Яалч ахгүй их зөрүүтэй байна. Тэгэхээр бусдад итгэх итгэл маань яагаад хөдөөд илүү байна вэ? Хотод яагаад өөр байна вэ гэдэг маань амжиргааны өөрөлдөл амьдралаа авч явах хэвсэлтэй мэдээж холбоотой байна тийм. Малчит маань бол бэлчээрээ мал аж ахуй эрхэлж байгаа малчит маань бол яалч авахгүй байгаль цаг үр болоо бусад бүх хүчин зүйлээс хамааралтай амьдардаг ямар нэг байдлаар мөн хоорондоо нөгөө байнгын холбоо харилцаанд байдаг. Түрүүч нөгөө слайдн дээр гарлаа штэ. Тэрэн дээр гарснаар бол тэр саарлан бодвол иргэд маань ах шиг байна. Тий хөх нь болохоор төрийн албаа агч гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг ингээ харахаар аль аль нь нөгөө биеэр ингээ уулзж байгаа, бие биентэйгээ уулзж байгаа, харилцаж байгаа. Тэр харилцаанууд дээр хамгийн их итгэлцэл авах те. Тэр мэдээлэл авдаг сувган үндсэн сувган тэнд байгаа байхгүй. Мэдээж сүүлийн үед бол Facebook, Twitter гэх сошиал медиа бол орж ирж байна. Тэгэхээр энэ дээрээс нөгөө итгэлцлийнхээ тухай асуудлыг бид нар
яалцахгүй ярих хэрэгтэй. Тэгэхээр нөгөө амьдралынхын хөвшлүүд нь юу вэ гэдэг яалцахгүй орж ирж байгаа юм байна. Тэгэхээр түрүү чинь таны асуусан асуултан дээр гарсан нөгөө уурхай ба хүн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр уурхай гэхээр тодорхой хэмжээнд институцийн түвшинд байгууллага явж байна. Нөгөөдөл маань болохоор хүн иргэд гэдэг. Тэгээ иргэн гэдэг маань бол яалч авахгүй нөгөө харилцаан дээр хамаг зүйл маань итгэлцэл маань эсвэл хамтын ажиллагаа маань явдаг учраас тэр тал руугаа илүү явж байгаа бол компанийн хувьд бол мэдээж тодорхой тий компани уул төр засгийн байгууллагууд бол тодорхой хэмжээнд дүрм журамтай яг тэрнийгээ дагуу процедурын дагуу үйл ажиллагаа нь явдаг. Тэгэхээр нэг ийм онцлог харагдаж байгаа юм бол гэж миний хувьд бол одоо хэлэхэр байна. Тэ сая Батал төрлөвд сая багш ярьла. Ер нь бол уул уурхайн компани нутгийн иргэд хоёрын хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа ойлголцтоос л цаашдын үйл ажиллагаа их хамаардаг. Бид нар Эрдэнэ Монгол дээр баян хөндий төслийг анх эхлүүлэхэд одоо ашиглалтын аал лицензийн зөвшөөрлөө төрөөс авчгаад тэгээд бүтээн байгуулалтын ажил аваад хийхэд бол орон нутгийн иргэдтэй бас харилцаа ойлголцох асуудлууд нэлээдгүй гарсан. Хэд эдэн чудаа тулж уулзаж янзын нөхцөл байдал уулзаж ойлгож байсан. За тавьж байгаа шаардлага бол үндсэндээ нутгийн иргэдийн амьдрах орчинг аль болохоор бага хөндөөчээ. Тэ бидэнтэй хамтраад бидийг дэмжиж тэгээд хамтраад одоо ажиллая, амьдцгаая гэсэн ерөнхий тэр санаа одоо хүмүүсээс байнга гарч байсан. Одоо тэрний дагуу компани мөн адилхан одоо яг тэрэн дээр хамтарсан үйл ажиллагаа хийж чадсан. Хамгийн анхны тулгаралт болохоор одоо асуудал бол замын асуудал байсан. Уул уурхай эхлэхийн тулд хаа нэгтээ зайлшгүй кампани байгуулахаас бүтээн байгуулахаас л эхэлнэ. Найл нэг сум багийн харьяа нутаг дэвсгэр дээр. Гэтэл тэн дээр нь хүмүүс одоо оршин урд мал аж ахуй эхлээд амьдардаг байсан тийм газрууд. Тэгэл одоо эндээс ахгуулаад юу болж ийн яаж ийн гэл ярилцаал ойлголцох асуудлууд гардаг. Тэгээд ийм учраас энэ одоо хуулийн хүрээнд энэ их олон асуудал гардаг. Энэ олон асуудлыг одоо компанийн хувьд бол хуулийн хүрээнд одоо хэрэгжүүлэх ийм ерөнхий үндсэн зорилготой мандаттай ажилладаг. Тэрийг аж хийж явдаг. Харин тэгтээ одоо компани менежментийн хувьд энийг яаж тухайн орон нутаг болон орон нутгийн хамрын газар засаг төрийн байгууллага болон хувь хүмүүстэй яаж хамгийн өгөөжтэйгээр тэдэнд хүлээмжтэйгээр тэдний амьдралыг тэтгэсэн дэмжсэн байдлаар хийх вэ гэдэг асуудал хамгийн чухал байдаг. Тэгээ бидний хувьд бол одоо энийг их тийм чухалчилж байж явсан алхам бүр дээрээ хамгийн түрүүнд одоо чинь түрүүний ярьсан замын кейс дээр бол бид нар эхлээд сумаас төслийн талбай руугаа шорон зам тавьж эхэлсэн. За тэгэнгүүт одоо хүмүүсийн яриа өөрөө бас их тийм эвтэйхэн эергүй болоод эхэлсэн. Ягаад тэгэхээр энэ компани биднийг сонсч байна. Тэгээд одоо ойлголцоод яриад авах юм бол энэ болох юм байна гэсэн итгэлцлийг хүмүүсийн дунд бид нар яриа өөрөө хийхээс гадна үйл хөдлөөрөө хийж чадсан. Тэгээд үйл хөдлөөрөө хийгээд яасан итгэлцэл бол ингээд их тийм бөх суурин байдаг. Ер нь бол тэгээд яг малчид наана боруу зөв ингээл янз ярьж ирсэн ч гэсэн цаана тийм монгол хүний тийм ерөнхий тийм хар ухаан байдаг. Тэгэхээр тэднүүд дээр бид тэрүүн дээр нэг сайн одоо ойлгох хэрэгтэй. Үйлдэлээрээ ойлгох хэрэгтэй. Энэ улсууд, энэ компани, энэ менежмент бол болох юм байна гэсэн. Тэгээд бид нар тэрийг анхлаад өгч чадсан. Тэгээд тэрнээс хойш бол нөхцөл байдал ингээ цагийн хаясаар одоо цаг минут хугацаа өдөр тутам одоо хоорондоо ойлголцож энэ итгэлцэл их тийм бэрхжиж явсан. Тэгээ биднүүдийг одоо маш богино хугацаанд бүтээн байгуулалтаа хийгээд тэгээд үйлдвэр уурхайн ашиглалтын үйл явц эхлэхэд энэ итгэлцэл маш чухал байсан. Яг үнэ. Тэгээ энэ маань илүү тогтвортойгоор бас өршлөгссөн шүү дээ, тий? Тогтвортой тулхтай менежмент явж байна. Биднийг хуурахгүй юм байна. Тэгээ ямар ярьсан хөрсөндөө байх юм байна гэдэг бид нар олон үйлдэлээр хийж чадсан. Зөв. Тэгэхээр энэ маань одоо хариуцлагатай уурхайн бас нэг шалгуур үзүүлэлт болчиход явж байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгээ урд нь л яг бид нараас нэг орон нутгийн харилцааны чиглэлээр нэг дугаар бэлтгэж ирсэн. Тэгээ тэр маань илүү бол орон нутгт ямар өгөөж өгдгийг, яаж одоо тий
орон нутгийн иргэд өгөөжийг нь хүртдгийн гэдэг талаас нь илүү ярьсан. Одоо өнөөдөр бол би илүү антропологийн багш манай багш маань ирсэн байгаа учраас илүү яг нөгөө хүн талаасаа те бид нар яг малчдтайгаа яаж ажиллах ёстой юм. Тэгээд нөгөө саний ярьж байгаа нөгөө итгэлцэл те эн чинь урт хугацааны хамтын ажиллагаа байхгүй. Нэг удаа ингээ хуураад нэг бие биегээ ингээ өнгөрөх биш те. Тэгэхээр олон улсад одоо яг хөө сүүлийн жилүүдэд маш их яригадаад байдаг бас нийгмийн лиценз гэж ярьдаг шүү дээ. За тэгээд мэдээж харилцааны одоо маш олон арга тактикууд туршигдсан одоо техникүүд байна л да. Гэхдээ надад бол ингээд нутгийн иргэдтэй харилцах гэхлээр бид нар бол олон улсаас бол илүү ялгаатай. Нүүдлийн соёл хавтай тий. Тэгэхээр бид нар яг энэ онцлогоо шингээж бас яг нуулрахаан компаниуд илүү доктортой байдлаа хангахын тулд цаашдаа бас яг юун дээр анхаарч ажиллаж тий. Одоо нэгэнт бий болгоцсон итгэлийг бас алдахгүй тулд одоо бас яаж ажиллах ёстой гэдэгт таас яг мэрэгжлийн үеийн үед биднээс бас зөвлөх зүйл юу байх вэ? Ер нь мэдээж компани менежментээс шалтгааллах бах те. Компани маань бүтсэн ямар юм тэгээд явуулж байгаа үйл ажиллагааны цар хүрээ за нөлөөлж байгаа нөлөөллийнх нь цар хүрээ болоод хугацаатай холбоотой мэдээж өөр байж таарна. Орон нутгийн онцлогуд байна. Гэхдээ антропологчид бол нэг итгэлцлийн асуудал болоод энийг яаж цаашаа доктортой үргэлжлүүлэх юм бэ гэдэг дээр бол нэг иймэрхүү байр сууриас авч үздэг. Ер нь итгэлцэл гэдэг юу юм бэ гэхээр тэ Монголд ялангуяа тэнгууд энэ нь бол нөө ой турсамж багтдаг. Өөрөлдвөл орон нутгийн иргэд маань тодорхой хэмжээнд хүнтэй харьцаад юм уу компанитай харьцаад эхлэхээр тэрийг ингээд үргэлж цуглуулж чаддаг. Тэгээд цуглуулаад тэрийг ингээд одоо компаниар бол ингээд файлтаал тэ ингээд юм хийгээд ийн гэсэн үг. Санах ойд нь санах ойд нь яг бүгд ингээд орчиж тэр мартагддаг. Тэ. Хоёрдугаарт нөгөө юм маань ингээд туршигтаад ингээ яваад байна. Хоёрдугаарт итгэлцэл гэдэг маань болохоор яг нөгөө харилцаан дээр хамгийн их суурилдаг. Тэ. Харилцаан дээр суурлаад ирэнгүүт энэ нөгөө орон нутгийн харилцаа гэдэг зүйлээс маш их хамаарат эхэлж байгаа. За ингээд нэг энэ нэг юм байна. Тэгэхээр ой санамж явах нь тэгээд дээрэс нь бол орон нутгийн харилцаа бах нь гуравт нь болохоор юу байна гэхээр энэ маань цаашаа доктортой үргэлжлэх гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн үед крайс юм уу ямар нэг тийм хямралын үе болоо л те. Зөрчил гараад тэгвэл тэр үед нэг орон нутгийн харилцаа итгэвчээл дунгуудаа алга болчоор энэ маань өөр явахгүй байгаа шиг харагдаад байна. Манай судалгааны үр дүнгээс л ер нь харахад бол. Тэгээ энэ нь олон улсч бас адилхан юм билээ л дээ. Ер нь нэг иймэрхүү байдаг. Тэгэхээр нөгөө итгэлцэл гэдэг маань өөрөө одоо хүүхдээр бол байнгын нөгөө арчилгаа шаарддаг те. Тэгээд тэрийг аваа явж явах хэвээр хин Батбол захирлын ярьж байгаа бол өстой мундаг байна. Нэг компани явуулал эхнээсээ авахлаа итгэлцлийн үүсгээд явчихаар энэ маань доктортой цаашаа явна гэсэн. Тэгээд энэ дээр нөгөө олвол орон нутгатайгаа харилцаа маань өөрөө доголдохгүй. Тэгээд тодорхой нэг хугацааг за бид нар энийг давчлаа. За одоо нэг 3 хүн байсан тэрнийх нь 2-ыг нь авчих. Нэг хүн яаж гэдэг юм бэ те. Ингэхгүй ингээл доктортой нөгөөдгөө ингээ харилцаад яваад тахаар энэ маань цаашдаа доктортой явна л да. Тэгэхгүй болохоор яг нэг яг хямрал болоод тэгэл тэр үед нэг баахан мөнгө төгрөг гаргаад тэгээд CSR ч юм уу те компани хариуцлагын одоо юу гэдгийг те тогтолцоо ч юм уу янз бүрийн төслүүд хэрэгжүүлээл гал дарах маягаар ингээ явахаар энэ маань нэлээ оройтцсан байгаа юм шиг харагдаад байдаг. Тэгээд энэ маань нэг доктортой яваад ирэх юм бол таны төрөө хэлдэг нийгмийнхээ зөвшөөрлийг авна гэдэг зүйл маань гараад ир. Тэгээ энэ маань мэдээж бас л нөгөө хүүхчийг ингээл байнга л арчил тордож явахгүй нэг унчвал тэгээд нөгөө нэр хүндээ сэргээж авна гэдэг маань хэцүү. Тэгэхээр нөгөө нэр хүнд буюу энэ орон нутаг төрийн таад дурдлаа нүүдэлчтэй соёл ах уу бэлчээрээ мал аж ахуй эрхэлж байгаа энэ бидний нөгөө хотын юм ч гэсэн бид нарт бас тэр сэтгэлгээ байгаа шүү дээ. Энэ сэтгэлгээний онцлогтой их холбоотой байгаа юм шүү. Тэгэхээр тэнд юу яваад байна вэ гэдгийг бас тодруулж сүлдний хэдүүлээ яриа те. Зөв. Тэгээ сая бас энэ статистикчсан харуулж ирсэн нөгөө итгэл нь ямар өндөр вэ гэд те нөгөө орон нутгийн иргэд маань. Тэгээд компаниудын хувьд бол одоо яг ингээд саяны таних шиг ингээд нэг юм гал дараал яваад байгаа тийм кейсүүд айгүй олон байдаг л да. Тэгэхээр нөгөө яа харахгүй нөгөө үйл ажиллагааны одоо нуулын ажлаа төлөвлөөл олборлол боловсруулдаг шигээл бүр нэг ийм хэсэг бүр зайшгүй болчлоо шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас та бүхэнд яг ингээд цааш нь ингээд доктортойгоор авч хад үйл ажиллагаан дээр хүний нөөцөөс хавуулаад те одоо яг ямар арга туршлага хэрэгцээ шаардлага ер нь ажлын байран дээр бий болж байна. Тийм бид нар тэр нийгмийн итгэлцлээ олж авахад лицензээ олж авахад үнэхээр одоо яг бид нар яг сайт дээр байдаг усуд яг тэр асуудал хүнтэй тулгана шүү дээ.
Тулж байгаа улсуудад хамгийн гол нь хамгийн түрүүнд тусан бодол. За ямар ч гэсэн эднэртэй нэг баг гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээ одоо энэ нутгийн ард түмэнд яг хийх хэрэгтэй бид нар хийж чадах юм одоо гаргаж авах хэрэгтэй юм байна. Тэгээ тэрийг ялах хийгээд явах хэрэгтэй юм байна. Тэгээ хийж байгаа үйлдэл болгоноороо нэг тал шүү. Та нар минь шүү. Бид нар хамтдаа шүү гэдгийг одоо үйл хөдлөөр мессеж хийж авах ёстой гэж бид бодоод төлөвлөж тэгэж хайцж явдаг. Жил болгон манайх өөрөө орон нутгийн харилцааны багтай. Тэгээд дандаа нутгийн залуучуудыг зацаасууд хүүхнүүдээ авчихсан. Тэгээд тэд нартай ингээд яг хөтөлбөр гаргаад одоо ер нь бид нар үндсэндээ орон нутгийн харилцаанд нэг 7 чиглэлээр үйл ажиллагаа тогтмол явдаг. Тэгээд жил болгон баггуу төсөөлтөн дээр тавиад тэнийхээ хэрэгжилтийг хийгээд тэгээ явдаг. Жишээ нь одоо бид нар мочдыг дэмжихийн хүрээнд бид өвс тэжээлийг бол жил болгон өгдөг. Тэгээ бүр нийт сумын нийт малчтын хүрээнд хуучин бид нар нөлөөлийн бүсийн хүмүүсүүд гээд явдаг байсан. Тэгээд малчтаас сумаар нутгаас шалд хүсэлт нэлээд олон удаа ийсний үр дүнд бүх малчтыг хамруулад бүх малчтад чанартай сайн тэжээл, чанартай сайн өвс өгт ажиллагаа одоо жил болгон хийгээд тэгээд тоо хэмжээг энэ жил болгон ингээд нэмэл яваад байдаг бид. Тэгээд энэ чинь малчтаа чинь одоо өгөл бол бид нар тэнд ингийн сүвгийг хөдөлж яваад аль болохоор олон айлаас ингийн сүвгийг аваад бид нар өөрөө галтгоондоо өгөөд тэгээд хэрэглээд ингээд явдаг. Тариаланчдыг дэмжих үүднээс хааваас ихэн гол төр байгаа тариаланчд бид нар бүтээгдэхүүнээ гач ихээр Баян хонгор аймгийн төвийн одоо нэгсэндээ өндөр үнээр бид нар өөрсдөө худалдаж аваад Тэгтээ бий болгож шүү дээ. Тэгээд тэр борлуулалтын тэнд нь бид нар өөрсдөө ингээд хийгээд тэнд бол алдагдал зөөрөө гарна шүү дээ. Тренинг компани даах мэтлээ. Ингээд чиглэлээр өндөр насны руу харж байгаа, хүүхдүүд рүү харж байгаа, тайраланч руу харж байгаа, малчид руу харж байгаа, төрийн одоо байгууллага та хамтран ажиллах, сум орон нутгатайгаа хамтран асуудлууд гарч байгаа. Гэх мэтлээ ингээд айгүй олон чиглэлээр бид ингээд явдаг. Одоо чи манай уурхай нэг сүүлийн байдлаар 130-40-од уулын операторууд ажиллаж байна манай дээр. Тэгээ 130-40-од бүгдээрээ орон нутгийнх Баян хонгор аймгийн. Тэгээ ихэнх нь Шинжис сумын усуд байх чинь. Бүгдийг бид сургаж авсан. Зөв. Гэх мэтлээ одоо ингээд оронтой гарахад хамгийн эхлээд яаж орон нутгаас бид орон нутгийн хүмүүсийг ажилтаа амьдралтай болгох вэ? Орон нутгийн яаж дэмжих вэ гэх мэтлээ. Тэгээ явж байгаа жижиг дунд бизнес явна дандаа аль болохоор орон нутгийн компани тэгээ шинээр байгуулж байгаа компаниуд бас байгаа. Маа тентхийн малчид зохион байгуулалтанд ороод манай хог хаягдлын менежментийг хийгээд явж байна. Жижигхэн барилгын засваруудыг хийгээд явж байна. Тэгэхээр зөвхөн мэдээлэл өгөх биш нэ оролцоог нь хангах байдлаар ажиллаж байна. Аль болохоор олон иргэнийг, олон айлыг одоо манай төслөөс хүртээмжинд байгаасай. Энүүгээр аж амьдралаа ингээд тогтвортой аваад яваасай гэсэн энэ бодлогыг мандат болгож байгаа байхгүй. Тэгээд ингээд хийгээд явахаар ер нь бол бас тэгээд нутгийн хүмүүс их тийм сэтгэл хангалуун бид нар ч гэсэн өөр ажил дээр очиход бас тийм айтайхан гоё тийм уур амьсгал бүрдэж тэгж явдаг болж байгаа сүүл рүүгээ. Тэ. Ийм жишээ бас ингээд мэдээж компаниудад бол манай хариуцлагатай төслүүд бол яг энэ жишгээр яваад тодорхой сорилтуудаа даван туулаад үйл ажиллагааны доктортой байдлыг хангаад яваад байна. Бас ингэж чадахгүй кейсүүд их байна. Одоо ингээд нөгөө төрийн байгууллагууд нэг зөвшөөрөл өгчдөг. Тэгээ очиод үйл ажиллагаа явуулах гээд нөгөө иргэдтэйгээ саяны шиг ингээд ойлголцол явж байгаа шүү дээ. Гэтэл сая энд төрийн байгууллагын сонсдог гэдэг ингээд айгу өндөр хувьтайгааз. Тэнгүүд нэг төрийн байгууллага ч юм уу нэг улсын хурлын гишүүн ч юм очиод бид нар ингээд та нар зөвшөөрөхгүй бид нар зөвшөөрөхгүй гэж нэг үг хэлчихээр нөгөөтг нь бүр эргүүлээ хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зөвшөөрөл гэдэг нь өөрчлөгдөж болох юм байна. Энийг нь явуулахгүй болох юм байна. Цуцалж болох юм байна гэдэг ийм ойлголтыг нөгөө иргэдэд ингээд төрүүлээд байна шүү дээ тий. Тэгэхээр цаашдаа бид нар яг энэ төр компани орон нутгийн иргэд орон нутгийн одоо төрийн байгууллагууд тий эдний ингээд хамтарч одоо үйл ажиллагаа цаашдаа хамтарч явуулах тэр хамтын шийдлийг олох боломж юу Монгол байна. Одоо ийм кейсээр маш олон төслүүд маань өнөөдөр эхэлж чадахгүй ингээд үйл ажиллагааны цаашаа явж чадахгүй ингээд гацчаал байна л да. Тэ энэ дээр та яг л нэг голын болол илчлээ л дээ. Гамбал захирлж гисэн хэллээ. Төр нэг талаараа зөвшөөрлөө өгсөн байна. Тэгээд компани хувьд бол үгүй төр зөвшөөрлөө өгсөн ч одоо бид нар үйл ажиллагаагаа явуулна шүү дээ. Хуулийн дагуу гэж ойлгоод байна. Үйл ажиллагаа ингээ явуулж байна. Үгүй яахаараа бид нар энэ орон нутгата хамтрах хэрэгтэй юм бэ гэдэг асуултыг маш олон компаниуд тавьж байсан. Би судалгаагаар явж байгаа ч бас тэмэрхтэй тохиолдод их гарсан. Тэгэхээр энэ дээр нөгөө хариулт нь
бас их яригтай тий. Компани хувьд бол яалж байхгүй төрний гараараа зөвшөөрлөө өгсөн байдаг. Тэгээд өөрсдөө хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаад байдаг. Гэтэл тэнд байж байгаа орон нутгийн иргэдийн асуудлуудыг тий компаниуд ямар нэг байдлаар зохицуулах юм уу эсвэл тэнд нь оролцох ийм асуудал гараад ирдэг. Тэгэхээр компаниудын хувьд бол энэ бас шудраг ус юм шиг санагдаж байгаа юм л да. Гэтэл энэ дээр нөгөө асуудал маань нөгөө талаас нь ингээ хараад үзэхээр төр гэдэг маань за зөвшөөрлөө өглөө зөвшөөрлгүй л ажиллаж болохгүй тий ойлгомжтой. Зөвшөөрлөө өгчөөд ингээ явлаа. Төр өөрөө иргэдийнхээ асуудалд оролцоо маань хэр байдаг юм бэ гэхээр чухал байгаа байхгүй. Сумын төв дээр байж байна, аймгийн төв дээр байж байна, эсвэл төв засгийн газар тий. Тэгээ төрийн мэдээж альж төр үйл ажиллагаа нь мэдээж тодорхой процедурын дагуу явна шүү дээ. Хууль бүрмийн дагуу. Тэгэхээр нөгөө маневр хийх хурд маань их бага байдаг. Тэгээд малчтын хувьд бол нөгөө төр болвол өөрсдийнх нь засаг захиргааны нэгж болоод бусдын байна гэтэл яг компанитай харьцуулахаар нөгөө компанийн хажууд нэг байхгүй. Одоо гамбал даргын шиг тий яг хажууд нь гэр бүлийн гишүүн болоод ороод ирчихсэн тий. Гэтэл төр маань тэр хоол байгаад байд. Тэгээд тэр хүмүүс нөгөө компани маань бол төр татвар өгсөн. Тэгээ бүх юмнууд анги өгч байгаас тэр татварын мөнгө орон нутагт орж ирсэн үү гэвэл энэ дахиад цаашаа маш их олон юм яах юм бол. Тэгээ тэр маань яаж яваа буцаад одоо чинь юу гэдэг манай энэ Улаанбаатарт ирж байгаа эсвэл тэр тухайн шинж сэтгэдэг суманд очиж байгаа гэдэг. Тэр хакин хийгээд хараас нь явна гэхээр бүтэхгүй тий. Тэр чи хэцүү. Тэгэхээр тэр иргэдийн хувьд бол хол байгаа гэхгүй тэр. Тэгээ тэр нөгөө боддоо өгч чад татварын мөнгө маань надад ирж байгаа гэдэг харагдахгүй. Тэднэрт юу харагдаж байна гэхээр тэнд байж байгаа одоо юу гэдэг нийгмийн шууд компани импакт буюу нөлөөлөлүүд нь мэддэг байгаа. Тэнд яалж яахгүй одоо нөгөө зам мам нэвдэрдэг юм эсвэл зам тавих юм уу те урдан зүгээр ингээ явдаг байсан чинь том машинууд яга шавартай болж те эсвэл ингэж л. За нөгөө тоос моос юу гэдэг те тэгээд юмных нь үн нэмэгдчихлээ энэ дээр гэл ингээ. Тэгэхээр яг нөгөө хажуудаа байж байгаа компанитайгаа харилцах хэрэгтэй. Тэгэхээр эндээс үүдэл нөгөө орон нутгийн харилцаа гэдэг нь чухал болоод эхэлж байгаа. Ийм учраас л нөгөө орон нутгатайгаа харилцаа гэдэг юмыг баг дэлхийд бол 20 жилийн өмнө те оруулаа. Тэгээ орон нутг маань сайшгүй хэсэг болоод явж байна л. Гэтэл түрүү та хэллээ нөгөө төрн мэдээж намууд мэдээж өөр өөрсдийн байр суурнаас өөр юмнууд ингээ ярина шүү дээ. Тэр чинь одоо совгуул явж. Тэгээд яваад ингээд яалаа. Тэгээд танай лицензийг туслан барин нэ тэрэгээд ингээ тийм юмнуудыг өдөх тийм бол байна. Энд чинь нөгөө хяналтын тогтолцооны систем шүү дээ. Хүмүүсийг яаж удирдах хяндгийн бэ гэхээр одоо яг нь энэ нөгөө лекц уншиж байгаа юм биш үү зүгээр ерөнхийд нь ингээ харахаар мэдээж улс төр байгаа, шашин байгаа тий. Тэгээд нийгмийн хяналт гэж орон нутгийн иргэдийн түрүүн ярьлаа итгэлцэл тий хүмүүс бие биендээ итгэж ирэхээр одоо чинь Эрдэнэ Монгол гэдэг компанид бол хүмүүс нэг нэгт гад ирж шít. Одоо манай гэр бүлийн нэг гишүүн болчихлоо. Тэгвэл асуудал тулгарлаагүй энэ жилд болдог тий гэх гээд шүү дээ. Тэг яах вэ? Гамбал захирлаа гэх. Тэгээ дунгууд тэр чинь нөгөө мэдлэг нөгөө санамж гэдэг юм чинь хураагдж явдаг юм чинь. Тэгэхээр энэ талаас нь бид нэр ингээ харуул бас антропологийн бол энэ талаас нь илүү харахыг бод. Зөв. Тэгэхээр ингээд таны ярьж байгаагаар ингээд яг тулж байгаа хоёр хүн ингээд очроо болоод нэг айтайхан явж штэ. Гэтэл нэг гişүү очоод ингээд тэрийг ингээд боснорчаад штэ. Нөгөө харилцааг нь ингээд бүр ингээд эвдлээ ичиж байгаа байхгүй. За овоо ингээд эвлрээд явж итэл одоо компаниудад юу гэж хэлээд байна гэхээр манай төрийнхэн чинь та нар ерөөсөө эргэцтэйг ажиллахгүй байна. Ажил гэдэг тий. Тэгээ нөгөөдөл нь ингээд явж итл очоод нэг үг хэлээл тэр нь ингээд байхгүй болчиход байна. Тэгэхээр энэ бол нэг юм зур зовшилцоод ингээд ярих биш яг бодлогын түвшинд ингээд өөрчлөлт хийх хэрэгтэй шаардлага байгаад байгаа шавагдаад байгаа байхгүй. Энэ харилцааны хим хэмжээгний зохицуулж өгөх тий. Тэгэхээр ийм одоо өөрчлөлт нь юу байж болох вэ? Бодлогын түвшинд хоёрын хувьд хийх өөрчлөлт нь одоо нэг юм дуусахгүй маргаан бий болоод байна шүү дээ. Тэгээд нэгэнт ингээд анханасаа нөө итгэл жоохон хэцүү эхэлчихээр тэгээд тэр нь нөгөө ингээд маш их цаг хугацаа зарцуулдаг тий. Тэр хэмжээгээр л яг юм чинь Монгол улсад нэг төсөл эхлэх тэрийг дагж авч ирэх нөгөө эдийн засгийн үр өгөөч гэдэг mayгүй олон юм чинь хоошлоод хөрөнгө оруулалтын өргөө зардлууд нь нэмэгдээл яваад байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар одоо нэг юм дуусахгүй юмнууд дээр цэг тавиад энийгээ тодорхой хэмжээнд нөгөө зохицуулах хэрэгтэй шаардлага үүсч эхлэдэг шүү дээ. Тэгэхээр энийг бас бодлогоор зохицуулбал зөв бодлол ямар бодлого байвал ер нь би нэг жишээ хэлэх үү? Ингээ компани гамбал даргадаас захирал сонирн байж магадгүй үзэгчд маань ч гэсэн яг хуу компаниудын нэрийг хэлээд яг хуу хэд хэдэн компаниуд дээр ингээ зэрэгцээд ажиллаж байгаа ойрхонтой 1-2 суманд байж байгаа компаниуд дээр бид нар менежментийн болон орон нутгатаа яаж харилцаж байгаа судлаад үзсэн баггүй.
Тэгээд тунгууд яг нөгөө улс төрийн юм маш том давлгаа тэнд явж байгаа. За тэгэл нөгөө эсрэг энэ тэргээл ингээл баахан хөдөлгөөнүүд ягаал та ингээл тэн дотор нэг 4 5 6 компаниг бид нар ингээ ажиллаж байгаа юм л да. Тунгууд энэ дээр нэг 2 компани бол ямар ч асуудалгүй тэсэд үлдэж байгаа байхгүй. А нэг компани бол яалж авахгүй тэр шуурганд өртөж байгаа. За тэгэл бараг нөгөө лиценз туслах дараад болоо. Тэгээ бөө юм болол ингээл. А нөгөө хоёр нь бол бас нэг асуудалтай. Тэгээ энэний цаана яг юу вэ? Улс төрчид бол тэр нөгөө тэсэд үлж байгаа компани эсрэг тал бас байгаад байгаа байхгүй юу? Энэ бол тий. Тэгээд зөндөөл юм ярьж байгаа. Тэгэхэд тэр бол тэсэд үлж. Тэгээд тэрийг бол бид нар бол юу гэдэг юмсан гэхээр ер нь бол нөгөө орон нутгийн харилцаан дээр илүү сайн байсан. Зөв системтэй Яг шүү дээ. тий хаснасаа ерөөсөө явцсан тэ орон нутгийнхаа өөрсдөө цэжэр хамгаалж байгаа хгүй юу яриад байгаа юм бэ тэр хүн чи юм бэ гэсэн чинь тэр хүн нөгөө анханасаа эхлэхээсээ ахуулаад орон нутгийн итгэлийг аягуулсаа авсан. Тэгээд өөрийн багтай за баг нь бол бүр актер хүчтэй ашигтай нөгөө менежментийн төвшөнд гэдэг юм да. Тэр менежментийн төвшөнд тэр захирал нь орон нутгатайгаа маш сайн ярьд. Тэгээ очиод нэг ээг үнэ Монгол руу очиод айлд ороод цай уугаа сууж байдаг шүү дээ. Тиймэрхүү төвшний маяг. Гэхдээ зарчимтай тий. Тэгээ асуудлыг дор дорн шийдээд явдаг. А тунгутаа нөгөө хүмүүс нь бүр ингээд нөгөө нутгийн шиг ингээд тэр хүн чинь тэр нутгийнх биш шүү дээ. Тэгээд тэр чи бүр ингээ өөрийн нутгийнх шиг ингээ болцсон. Тэгээд ингээ очиж ярангууд нөгөө хүн рүү орж гал бол ерөөсөө орохгүй. А гэтэл нөгөө дараа нь тэр нэг гал өртөд байгаа хүн маань яалч авах шинэ хүн байсан л да. Тэгээд нэг компани юм ингээд шилжүүлж аваад худалдаал тэгээ аваад яцсан. Байдгаараа уг нь бол маш их мөнгө зарцуулсан өөр хэдэ. Тэгээд тэгсэн таанч тэр нөгөө тэр урд нь байсан бас нэг имиж юм уу те. Тэр юмнууд нь бас нилээ өвдөрцөн гэдэг юм. Хэцүү байсан. Энийг харгалж чадаагүй л те. Тэрийг давтуулж чадаагүй. А тийм мэдээж улс төрийн шуургуул тэнд явж байгаа шүү дээ. А нөгөө нэг компаниуд нь бол яг дүрмтэй. Тэгээ компанийн менежментийн дүрмүүд нь маш сайн. Тэгээ гаднаач бас янз бүр хөрөнгө оруулалт энэ төр юм надад байсан. Тэгээ тэр нь бол яг ингээд торхоод болчихсон л. Тэгэхээр энэ дээрээс ингээд харах юм бол ерөөсөө та эдэг аврах те одоо орон нутгийн би бол компаниудаа ингээд яахгүй шүү дээ дундын байдлаар судлаач бол ер нь бол орон нутгатайгаа нэгт харилцаатай байгаа компаниуд бол юмд бол ер нь тэсжүүлдэг юм байна. Тэгээд дээрээс нь нөгөө ихтгэлцэл гэдэг юм чинь эхнээсээ одоо нөгөө хайгуулын шатнаас ахуулаад ингээд явчихаар энэ маань их бэхждэг юм байна гэж би бол тэгж л батсан. Зөв. Одоо тийм учраас нөгөө байгаль орчин нийгэм засаглал гэж яриад тэ нөгөө хөрөнгө оруулагчнаас нь тэрийгэ чухалчлаад тэрийгэ анхаарлаа эхнээс нь ингээд хандуулаад одоо эн чинь бид нар нөгөө хариуцлагатай болуурхаа гээл тэ ESG гээл яриад энэ чинь нөгөө зөвхөн бүтээн байгуулалтын үеэс олборлолтын үеэс гээл ингээд ярьж итэл олон улсад хайгуулын кодексүүд гэдээ гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэр нь бас яг ингээд нөгөө хайгуулын үе шатнаасаа зөвхөн ирж хайх биш харилцааны бас ихний сүрийг тавьж ийна. Тэрээс хайгуулаас эхлэх ёстой байна гэдэг энэ концепт гараад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр хайгуулын үед ингээд бүх суурьудаа зөв тавиал явж явах юм бол дараагийн нөгөө үе шатууд дээрээ илүү бага одоо эрсдлийг даун тулбил юм байна л да. Тэгэхээр энэ маань тэр нөгөө олон улсын стандарт гэдэг нөгөө яг л туршигдаал ийм одоо асуудлуудыг зохицуулаад байгаа учраас гарч ирдэг юм байна л да. Санийхтай батал захирлын хувьд одоо яг нөгөө талбар дээр байгаа нь үед тий. Тэнтэй яг same тохиолдол одоо манай дээр бол хэрэд удаа тохиолж ирсэн. Одоо их олон гişүүд ирээд тэгээд өөрийнхөө намын чиний юмдаг улс төрч явдаг янз янзын юмнууд явдаг. Тэгэхэд л тэгэл одоо хэрвээ жаахан улс сур таарах хүн байсан бол нисээд явчихаар унчхаар тийм тохиолдол байдаг. Тэгээд тэрүүн дээр яг зүгээр ихтгэлцлэн сайн авцсан байхад ойлголцтой хийсэн байхад хайцсангүй ер нь гайгүй. Зүгээр нөгөө талаараа бол бид нар яг энэ чиглэлийн хуулиуд дээр одоо бид нар чи үндсэндээ бараг 20 гаруй жилийн бараг 30 жилийн туршлагатай учраас Монгол орн нэлээд уурхай ажилласан. Ер нь бол аюу олон хүнд оролцдог. Тэгэхээр хууль эрхцэн очноо одоо дахиж нэгж харах хэрэгтэй. Яг саяны ийм үйлдэлүүдийг нэгэнт лиценз авсан бол тэрүүн дээр одоо хэн нэгэн улс төрч очиад одоо янз янзын юм хийх тэрийг нь хааж өгөх хэрэгтэй байх. Хамгаалалт хийж өгөх. Хамгаалтыг хийж өгөх хэрэгтэй байх. Хоёрдугаар зүгээр нэг зарчмын нэг нэлээд том хувьсгалын шин чанартай бодлого юу гэхээр энэ уулуурхайн компаниас орж байгаа орлогыг тодорхой хувийг тэ одоо тухайн орон нутагт нь тэр нөгөөж нь хүртэх ёстой. Тэр хүртэхгүй учраас бид нар зөндөө бүх хуулийн дагуу төлбөр төлөөд байдаг. Нөгөө орон нутагт албан ёсоор ирсэн татвар, ирсэн тэр дэмжлэг юм байдгүй тийш аваа авчдаг. Нөгөө нөхд нь одоо танад тэгсэнгүй ингэсэнгүй гээл тэгээ энэ нь өөрөө энэ асуудлыг дэвэргэх тийм хүчин зүйл болчихж байгаа юм.
Яг үнэ. Эсвэргүүд одоо Эрдэнэ Монголд сард одоо ингээд үйл ажиллагаа жигдэрсэн одоо ийм татвар төлсөн татвараас одоо орон нутагт ийм нэгж орлоо гэд энэ байнга орж ирээд талхвал бүгд засагч мэднэ төр орон нутгийн засгийн удирдлагч мэднэ хүмүүсэнч мэднэ тийм ээ тэгээ ямар ч өгч байгаа юм байна тэгж байгаа юм байна бусад хавь дандаа нөгөө энэ сошиал асууж таны сумд ийм өссөн ирээгүй маад өгсөн байна энэ чи Эрдэнэ Монгол гих мэтлээ ингээ явчихдаг. Тэгэхээр учраас энэ хоорондын холбоос яг одоо тэр чат юм бол маш сайн өгсөн. Мэдээлэл сайн авдаг. Тэгээд нь өөрөө тулхтай жигд явах юм бол хайцсан гайгүй явчихна. Тэгээд дээр нь тэр энэ орон нутгийн хамтын харилцааны одоо багийн ажиллагаа жигд сайн байх хэвээр. Энэ баггүйгээр одоо Монголд уул уурхай эхлэх боломж байхгүй. Энэ бүр зайлшгүй байх хэвээр. Энд аюул анхаарал аваад хүн нэгэн бизнес уул уурхай бизнес эхлэх гэж бол заавал энийг тооцож өөрийнхөө төсөвдөө оруулж энийгээ эстлийнхаа үнд менежменттэй оруулж явчих хэвээр. Нөгөө хаб байгаль орчны эрүүл ахуйн одоо үндсэн шаардлагаас гадна орон нутгийн харилцааны ажлыг заавал сайн төсөвлөж орж тэрүүн дээр сайн анхаарч өгч хүнтэй альцж тэгж явна. Энд юм хийхгүй та хичнээн гоё техник авчаад та хичнээн гоё яриад нэмэргүй. Ямар ч гоё технологи байгаа хэрэггүй тий. Тэгэхээр одоо чиний орон нутагт энд болж байгаа юмнууд ингээд харахад тэрэн дээр их тийм алдсан юм шиг харагдаад байдیں۔ Тэгэхээр компани тэн дээр заавал зарах мөнгө зарах ёстой, тодорхой төсөв тавих ёстой. Тэгээ одоо энэ нийт компаниудад тодорхой хэмжээний одоо яадаг тийм ханш юмуд байгаа шүү дээ. Нийт орлогын ч юм уу эсвэл нийт одоо татварынхаа хэдэн хувийг одоо орон нутгад зарцуулна ч гэдэг ч юм уу. Тэгээ тэрийг бариад тэрийг хийгээд ингээд хүмүүстэй танигдаад мэдээд үндсэндээ нэг хэдэн баг эсвэл нэг сум зөвсөд хоёр сумын асуудал واخгүй юу? Тийм. Тэгээ тэдүүдүүд харсан саяны хэдэн бодлогуудаа ингээд хийгээд явхад хүмүүс бол нааш эргэнэ. Та учиргүй буруу зуруу хийгээл хамаг газар ингээд ухаал хаяал явчихдаггүй бол эргэн. Тэгээд тэр нь ч өөрөө гэж юм тий. Та тэрийнхээ өөр нөхөн сэргээлтэд хийн гэдгийг харуулад одоо бүр хаалтын төлөвлөгөөгөө танилцуулаад хуурхаа гэж өгтөл хаалтын төлөвлөгөө ирнэ шүү дээ. Нөхөн сэргээлтэд хийж ин топ солио бид нар өнгөн усан тавьж ин эрүүн дээр бид нар биологи нөхөн сэргээлт ингэж энүүгээр бид нар ингээд хожих юм тэргээл тэгэл яриад эхэлнэ шүү дээ. Тэгээд бүх юмаа ингээд яриад тайлагнаад хоёрдугаар энэ биднэрт бас энэ сая Эрдэнэ Монгол дээр бас нэг чухал ёстой хүмүүст хэлмээр нэг санал бол сум орон нутгийн иргэдийн хуралд их тийм ойрхон байгаад иргэдийн хуралд хийж байгаа ажлаа ялангуяа орон нутгийн хийж байгаа их сайн тайлгнаж явах хэрэгтэй байлээ. Тэгээ тэрүүгээр дамжиж мэдээлэл их авдаг. Бусдад зөндөө юм хийгддэг. Тэгээ тэрүүхэндээ нэг хаана яам юугаа мэдээлэл өгчөөл суугаад байвал нөгөө чинь иргэд мэддэггүй эдгээр юм хийхгүй байл гэдэг. Тэгээд яг бид нар багийн хуралд бүр зайшгүй ордон шүү дээ. Тэгээ бүх тухайн жилд хийсэн ажлуудад тайлагнаад ойлгуулад явдаг. Хүмүүс их happy, их тийм эерэг хүлээж авдаг. Үнэхээр эдгээр юм хийж байна болж байна. Өнөр эн чинь шүү дээ, тэгсэн шүү дээ. Эн чинь ийм ажил үнэтэй ажил хийсэн юм байна шүү дээ. Тэгээд тэгээ ойлгоод явдаг. Хүн нэг ойлгочхоороо учиргүй тэрийг өөрийнхөө одоо үнэн гэсэн юм зөөрөөд давштаад хон тун хавар. Яг үнэ. Тийм учраас дотоодлын юм барьж авах санаад байхгүй. Тэ? Ер нь санаад ер нь л яг нөгөө манай салбарч өөрөө нөгөө төлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас одоо ингээд зах зээлийн юм шилжсэн үед бас яг нөгөө уулуурхаан салбар нь үйлдвэр уурхаан газрууд нь гэсэн нөгөө илүү бүтээмжээр суйрлаад байдаг тий. Олборлох хэдэн метр кубик тий. Тэдийг олборлох, боловсруулах гээл тий. Гэтэл одоо нөгөө яа харахгүй саяны таны ярьдгаар энэ доктортой хөгжлийн асуудлуудаа урдаа тавьж ич араас нь тэр олборлолт нь боловсруулалт нь баяжуулалт нь явах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ маань л нөгөө засаглалын одоо нэг юм өөрчлөлтийг бид нар хийхгүй бол бид нар нөгөө засаглал гэхлээр ингээд салбар дотроос аюул олон одоо буруу одоо зөрүүтэй ойлголттой юм бэл. Нөгөө ил тод байх, нээлттэй байх гэж ойлгоод байдаг. Гэтэл чинь нөгөө компани засаглалаа хүртэл яг саяны энэ багуудаа таны хэлж байгаа тэр байгаль орчин, нийгэм тэгээд тэр иргэдтэй харилцаж байгаа, засагтай харилцаж байгаа хүмүүс нь урдаа гараад тэр асуудлуудад төрөнд тавьж тодорхой ажлууд хийж төсөв мөнгө зарцуулж тайлбарлаад ойлгуулад сүүлдээ нэг баг болоо явчих шүү дээ. Таахан бүр өөрөө эвтэйхэн дэч. Тэгжээс тэр нөгөө бүтээн байгуулалт, олборлолт ингээ баяжуулалт, боловсруулалт хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг бас бид нэр яг салбар дотроо л нэлээд сайн ойлгож явахгүй бол маш олон зөрүүтэй за хуучны бас нөгөө нийгмийнхаа юуг ингээ бид нар хадгалаад яваад байгаа шиг санагдаад байгаа. Тэгэхээр бид нар бас яг энэ цаашдаа бас одоо яг энэ нөгөө хүнл байгаа юм чинь тэнд харилцаа байгаа. Харилцаа болгон мэдээж те алдаатай оноотой тэгээ сайжраад явна. Зарим үед бол нөгөө хөрөнгө оруулагч солигдох ч юм уу. Эсвэл нөгөө эзэмшигч солигдох ч юм уу те. За эсвэл хувьд байж байгаа төр давдаг ч юм ингээд нэг юм процессуд бас болдог шүү дээ маань салбарт. Тэгэхээр тэр хооронд бас ингээд нөгөө өөрчлөлтүүд гарахлаар
иргэд нөгөө өөрөөр хүлээж аваад идэг шүү дээ тий. Тэгэхээр одоо тэрийг бид нар ялангуяа одоо нөгөө хувьцаагаа зараад эсвэл хувьцааны дийлэнх нь олж байгаа хөрөнгө оруулагч ингээд аваад явчих юм уу. Энэ үед гарч байгаа одоо тэр шилжилтийн процесс бас одоо ер нь компаниуд хэрхэн бэлдэх вэ? Одоо ялангуяа одоо сүүлийн жилүүдэд эрсдэл аяг өндөр болоод байгаа салбарт үйл ажиллагаа болж байгаа компаниудын хувьд бол хувь даавн биш төр даавн ч гэдэг юм уу те хувийн компаниудыг одоо төрийн өмч давнаа гэл ингээл аваад яваад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээрх одоо энэ шилжилтийн үеийг бас ямар хөө байдлаар бид даван тулах хэрэгтэй вэ? За энэ дээр яг л сайхан сэдвүүн төлөөлтөө та хоёр маань яг л ярьж байна. Энэ хүмүүсийн орон нутгийн иргэд за манай малчид гэдэг юм уу тий хөдөө орон нутаг. За бид нар бүгдээрээ л хөдөөний хамаатнууд шүү дээ. За 1-2 үе гээл бид нар ч өдөөний л хүмүүсээс. Тэгэхээр бидний амьдралын цаг хугацааны тоолоор юу юм бэ? Тэг хэмжээс нь юу юм бэ гэдэг бид нар бас бодох хэрэгтэй байна. Ялангуяа хөдөө орон нутгийн түвшинд компани дээр цаг тоолоор гэдэг маань юу юм бэ? Би энэгээр юу хэлэх гээд байна гэхээр компани бол тодорхой хэмжээнд төслийн хэмжээнд, циклийн хэмжээнд үйл ажиллагаагаа төлөвлөж шинтэй. Одоо хайгуулаасаа ахуулаад хаалтбарлах тий. Төнгөтэй санхүүгийн жилүүд нь яаж вэ? Яг нөгөө татврынхаа системээр одоо юу гэдгийг 12 сар дуусны нэтэрэй гэл. Төнгөт малчтын хувьд ямар байх юм бэ? Ямар цаг хугацаатай юм бэ? Нөгөөдөл чинь дөрвөн үйлрэлтэй тий ингээ нүүж хаана. Тэгээд хүмүүс нь гол нь салхиддаг. Малчид бол байнга доктортой тэндээ байж л тий. Хэдэн үеэр хэдэн үеэр байж. Компани тэгэхээр менежмент өөрчлөгдөх гэдэг шүү дээ. Магадгүй би хайтайхан цалинтай болъё гэд би тэнд ажиллаж байгаад өөр компани руу яваад тэр мөн салгидаад баг. Тэр мэдлэг надтай хамт явчихна. Тийм учраас компанийн хувьд яах вэ гэхээр тэр мэдээллүүдийг яг сайхан файлдаад өөртөө тэр ой санамжаа өөрсдөө сайн бэлтгэх хэрэгтэй л. Хэдийгээр завдах ч бай, завдгүй ч бай одоо юу гэдэг шиг. Удирдлагын баг өөрчлөгдсөн ч бай тий. Өөрчлөгдсөн ч бай тэнд юмнууд байж хэрэгтэй. Тэгээ энийг эхнээсээ агуулад хэвтэйхэн хийхгүй бол болохгүй. Яагаад тэгэхээр энэ тэр өөрчлөлөөр юм нэмээд хэлчихүү тэр нэг компани юутай холбоотой. Яагаад энэ орон нутгтай харилцах алба чухал юм бэ? Яагаад энэ нийгмийн лиценз чухал юм бэ? Яагаад энэ тэ компанийн нийгмийн хариуцлага чухал юм бэ гэдгийг дээрээс нэг ярмаар байна. За 102 гаруй компаниуд дээр судалгаа хийж үзсэн байгаа. За бидний бас хамтарч ажилладаг судлаач нар маань. За дэлхийн дээр дундаас нэг 50 топ нэлээд сайн уул уурхай шүү дээ. Компаниудыг авч үзсэн гот тэн дээр их сонирхолтой үр дүн гарч байгаа юм л та. Дандаа тэн дээр нөгөө ямар нэг байдлаар зөрчилж юм уу? Зөрчилэм үйл ойлголцох гараад тэр нь компани орлого ашигт яаж нөлөөлж байна талаад үзэхээр ерөөсөө 3-ны 50% нь шахав дандаа нийгмийн асуудал. Яг үнэ. Тэгээд дээрэс нь 3-ны 1-д нь ямар нэг байдлаар зөрчил гаргахаар хүмүүний эсвэл нэг компанийн хувьд одоо технологийн янзрын алдагддаг ч гэдэг юм ингээд явж байна. За дээрэс нь зөрчил гаргангууд нөгөө менежментийн хэмжээнд том одоо яг нөгөө шийдвэр гаргаж байгаа CEO ч гэдэг юм янзрын хүмүүс цаг нь дээрэс нь мөнгө нь ихсчихдэг. Тэгээд тэдний цагийнхан бараг 80 гаруй хувь нь тэр зөрчлийг яаж давах уу, яаж даван туулах уу гэдэг дээр яа. Тэгээд маш их олон нэмэлт зардлууд гараад ирчихдэг. Тэгээ энийг ингээд яваа гэхээр дараа нь нөгөө энэ дээр асар их мөнгө зарцуулгана шүү дээ. Багцаагаар тэнд нэг жишээ хэлэхэд нэг 4 тэрбум долларын хөрөнгөтэй те компани 7 хоног зогсоход л тэр чинь үл 10 сая 20 сая доллар алдаж байгаа шүү дээ. Тэнд. Тэгэхээр яг уу жижигтэр дунд зэргийн компаниуд дээр бол мэдээж арай өөр үр дүн гарах бах. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нийгмийн асуудал гэдэг маань ерөөс мөнгө баг. Тэгээд энийг зохицуулж чадахгүй болохоор яадгүй гэхээр шилжүүлдэг, худалддаг те ингэж байна. Сайжраад олон нийтэд гарыг, пабликт гарыг ч гэдэг юм уу энэ нь сайн те. Энэ нь сайн. Тэгэхээр энэ дээр бол анханасаа одоо чинь компани дээр юм шилжүүлэх гээд ингэж байгаа бол нэг худалдаж авч явах хүндээ зөвлөгөөд бол те тэр нийгмийн асуудлуудаа яаж явсан гэдгийг бас сайн анхаараа түүхийн анхаараа тий өөрөө ямар менежментээр яаж явж явах юм тий юм байна. За тэр төр давна гэдэг бол өөр дараагийн асуудалтай тэр бол бас хэцүүлтэй юм чинь төр бүх юмыг аваад явна гэж байхгүй танаа нөгөө подкастаарч бас нэлээд асуудлыг бас ярилцж байгаа шиг байлаа. Тэгэхээр тэн дээр бол өөр юм яригдах байх тий. Тэгэхээр энэ талынхаа юмнуудыг л сайн анхаараад өөрсдөө түүхээ сайн бүтээж л авах хэрэгтэй юм болов уу гэж бодод. Бид нар сая бас малчин телевизтэй хамтраад ингээ орон нутгийн айлуудаар
нилээ явлаа. Тэгээд яг одоо тэрнтэй хамааттай ч биш. Ер нь ингээд бид нар ч маш их орон нутгийн айлуудаар яваад уулздаг штэ. Тэгээ ер нь бол зур ингээд нүүдлийн одоо өв соёл гэх тийм малчин ах уу гэдэг энэ манаас ингээд нэлээд хувьсаа өөрчлөгдсөн байна. Одоо айл болгоо ингээд отор хийдэг болж яагаад гэхээр нөө бэлчээрийн дац нэвтэрсэн, цөлжилтийн давтамж ихссэн, ган зуудын давтамж ихссэн тий. Тэгэл нөөс ногоо хайгаа ингээд явцдаг. За дээр нь илүү тав дахыг бас эрхэмлдэг болсон байна. Хүн хүч багтаа болсон байна. Одоо нэг айлд гэхэд ингээл нэг настай хоёр хүн ч юм уу те эсвэл эхнэр нөхөр хоёр. За эсвэл эхнэр нь байхгүй хүүхдүүд аваад суурь орцсон. Нөхөр нь ингээ ганцаараа байж идэг те. За тэгээд нөгөө ачаалал бол маш их өндөр байна. Тэнд одоо яг нөгөө хоёр хүний, гурван хүний ингээд ачааллыг бол харах юм бол нэлээд өндөр ачаалалтай байж штэ. Тэгээд нөгөө талдаа бас яг энэ соёлт одоо суурин соёлоос одоо суралцаад тэр нөгөө айл болгон богоончтой тий отор нүдлээ тэгж хийдэг болсон байна. Айл болгон одоо байшинтай болсон байна тий. Тэгэхээр нөгөө илүү ингээд нөгөө цаг үетэй бас хувьсан өөрчлөгдөжлээ л да. Нэг тийм шилжилтийн үе явж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөд байгаа байхгүй. Тэгэхээр бас яг энэ мэдээж тэр хүний тав тух чухал тий тэр хүний цаашдаа бас яг энэ шилжилтэд яаж тасан зохицож яаж одоо нүүдэлч өв соёлоо авч үлдэхүү гэдэг ингээд айгүй олон асуудлууд зүгээр ургаж гарч ирж байлаа надад бол тэгэхээр энэний шилжилтийг бид нөр хэрхэн хийх вэ одоо энэ бол ингээд нөгөө тэртээ цагийн аясаар нөгөө мал дээр гарах хүмүүсийн тоо маш их бага болж ш хүүхдүүд бол ер нь сургууль соёлд яваад ирдгүү гэж байгаа байхгүй малчд ярьж байгаагаар тэгэхээр мэдээж соёлт одоо яг өөрсдийн хэрэгцээгээ хангах тэрийг авчулдаг баг. Тэгээ цаашдаа бас яг энэ шилжилтэнд одоо малчтайгаа хэрхэн бэлдэхтэй энэ дээр бас бодлого одоо ер нь нэлээд өгүүлэгдэж байгаа ажиглагдсан. Та хоёрын бодол бас юу вэ энэ дээр? За тэгээд биднүүдийн хувьд бол одоо орон нутгийнхаа малчтыг дэмжих бодлого чиглэлээр явдаг. Өвсдө жилийн өгч байна. За тэр хороо өвлжөн дээр нь тэр нөгөө бууцаа юм тарьдаг нөгөө буудаа тарьдаг ажил бас тэрүүгээр судалгаа явж байгаа. Тэгээд одоо энэ одоо иргэд энэ малчид яаж энэ дээр молоо малж байгаад суурин ашигтай орлоготой байх уу тэр талаас нь дэмжих ийм чиглэлийн үйл ажиллагаа энэ харж хийж явдаг. Өвсдө жилийн нөхцлөө худалдаад авлаа. За тэр махны асуудал дээр бас яаж махыг борлуулах уу яах вэ хөвгээд одоо маач өөрөө нөгөө үйлчлэгээний компанитай үйлчлэгээний компани хоолунд нийлүүлдэг. Тэгээ тэрүүн дээр нь тэр махны хувьд тэр нэг заавал нөгөө малын эмчийн бичиг гэдэг эрүүл мэндийн тэр шаардлагыг хангасан юм бол бид нар өөрсдөө аавна гэдэг. Тэгээ ер нь бол одоо тухайн орон нутгийн малчдыг аль болохоор одоо ийш тийш нь дөрвөөч хүн шиг тэндээ амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бид юу чадах вэ? Тэ яаж дэмжих вэ? Хүүхдүүд байвал тэднүүдийн ажилд авах уу, сургах уу, төр зав гарвал завтай хүмүүс байвал төр ажилд авах уу, аль болохоор бас бүрэн ажилд авъя хүн байвал энэ гэсэнд тийм л одоо нэлээ өргөн хэмжээний ажлуудыг л харж хийж явдаг. Зүгээр сүүлийн үед бол говьд бол энэ цагаагаар энэ хаас агуул их сонин болж байна тий. Тэгэхээр одоо суурин амьдрахад нь малынхын тэжээлийн малын тэжээлтэй үйл нөхдүүд малаа хараад одоо байгаад байх болцоо тий. Одоо нэг үр жил шимийг үр ашиг нэмэгдүүлэх гэдэг тий. Өөртөө ч ярьдаг болчих. Одоо нөгөө тооноос илүү чанарт гэдэг тий. Нөгөө фермерийн аж ахуйч байх юм уу. Тэр илүү надад бас сая зүгээр ингээд бодож ирсэн зүйл илүү нөгөө бодлогын одоо өөрчлөлтүүд дэмжлэгүүд айгүй хэрэгтэй байна. Тэ тэргүй нөгөө малчид өөрсдөө нэг хэрэгцээгээр тэгж хувьсаад яваад байгаа байхгүй. Одоо тэгээд сая бидний хардаг энэ мэдээлэл авч байгаа суугийн гэсэн харахаар ерөөсөө тэр цахилгааны асуудал байхгүй болцсон байна. Айл болгоо ингээд панелтэй тий эрчим хүчний асуудал алга. Тэгээд интернетгүй айл гэж алга. Хэлийн захт бүр ингээд тий хязгаар нутагт байгаа ч гэсэн тэнд ингээд сүлжээ өсгөгчтэй интернеттэй гэл ингээд мэдээлэл авдаг сууг нь их болсон байна. Тэгэхээр одоо нөгөө ээж аав хоёртой мөртлөнгөө хүүхэд нь ингээд нэг бол автаа амьдэрдэг нэг бол ээжтэй амьдэрдэг байхгүй. Тэгээд тэр гэр бүл ингээд хамт байх боломжгүй яа тэгэхээр боловсрлоод агаад эхнэр нь ингээд суурин газар байдаг. Тэгээд жилийн одоо 3 сард нь уулздаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ дээр бас биднэрт ямар одоо боломж байх юм бол тэгээд одоо заавал бид нар тэгээд сургууль биш цахим одоо сургуультуудаас явдаг болсон те. Ийм шийдлүүд бас юу байх юм бол гэж нэлээд бодож илээ л да. Энэ нь бол одоо манайд жишээ нь ганц би малчин эр аавын хүүхдэд агаад сумдаа очсон. Тэгэл ганцаараа байсан тэгсэн ингэсэн гээл зарим нь эндсэн байсан гээл айгүй тийм сонь хүн тохиолдол амьдрал хойно тийм бас гардаг.
Тэгээ тэрүүндээс харсан тэр хамгийн эхлээл миний бодож ирсэн бол 6 настай мачны хүүхдийг яг тэгж авч явах уу 6 настай мачны хүүхд суман дээр авч байгаа өсөөсөө ээж нь явдаг. Тэгэнгүүт гэр бүл ингээд 2 хуваагддаг. Тэгэл ганц биеэр өвөл зөнгөө мал хараад ингээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ тэрний гэр бүлийн амьдрал аж аргал одоо юмнуудад шаландаа болоо авчихсан тий ээж шаландаа болоо авчих тий. Тэгээ тэрийг бол бас тийм нэлээд дөрвтэй үзэж хармаар юм байлээ. Зүгээр уул уурхайн компаниуд одоо чинь манай уурхай бол энд хотоос 1000 км-ийн зайтай. Эдрингийн нурууны төгсгөлд байдаг говийн ийм уурхай. Тэгээд бас сая манай уурхай ашиглалтанд ороход уул уурхай яамнаас бас мэргэжлийн усуд ирээд за энэ бол зөвхөн уул уурхайн төслөөс гадна бас одоо монголчуудын тархан суурьшид нутгаа эзэмшихэд бас их тийм чухал нөлөөтэй ийм суурин ийм төв бий болж байна. Энийг дагаад одоо хүмүүс нь ийш тийшээ нүүх нь хацсангуу гайгүй эндээсээ амьдралаа болоод ингээд эндээ амьдрнаа гэсэн бас тийм ярьсан бас надад их таалагдсан. Тэгээ үнэхээр тийм байгаа. Тэгээ шинжист сумын одоо ингээд нүүсэн явсан урсууд нь шинжистийнхийг одоо илүү аваад ирэхээр хот бусад аймагуд руу явсан залуучууд ч буцаад үрээд ирээд тэгээ манад ажилд ороод эхэлж байгаа жишээтэй. Тэгээд шинжист сум чи өөрөө олон хүнтэй тийм суурин болохоор олон хүнтэй суурин болохоор жижигхэн зах зээл үүсээд одоо дотор нь хүмүүс амьдрах боломжууд нь үүсэж байна. Мал ахуйгаа ингээд хараад эхэлж байна. Тэгээд ингээд алхан бүрэн чиглэлээрээ хоорондоо ингээд хамтаад явхаар одоо жишээ нь манайх бол Тэмээний баярын одоо манай нэрмжид зохион байгуулж байна. Тэр чинь тэмээг үржүүлээ, тэмээг маллаа гэсэн санаа. Тэгээд наадмаар морь уралдуулах янз янзын бүхий наадам бүх юмд манайх оролцоод мөн ивент этгээд оролцоод явж байгаа. Тийм учраас ингээд энэ чиглэлээрээ бас ингээд хэрвээ тэмээн байвал хэрвээ адуу нь байвал одоо ингээд дэмжиж ингээд явж байгаа. Энэ бас тодорхой хэмжээгээр малчтад бас stimulation тэрийг үржүүлэх тиймтэй болох сонирхлыг хөгжүүлэх бас тийм боломжууд ингээд явж байгаа л да. Тэгээд уурхайнууд бас ингээд ерөнхийдөө жигд нэг юмтэй энэ бол тэгтээ тэгвэл сум орон нутгийн янз янзын холбоод биеийн тамирын холбоод энэ уралдаан тэмцээнд хөсөөсөөгөө бид нар уурхайн компанид ордог хүсэлтүүд ирдэг. Тэгээд тэрийг хийчихээр тэр чинь өөрөө дэмждэг бол авчихгүй бас. Ингээд дэмэндээ ингээд явхад бас хайцсангуй зөөлхөн огт тийм уурхайгүй газраас бол одоо тэр асуудал бол малчинд хайцсангуй зөөлнө тусаал гэсэн үг. Тэгж л харж байна. Бид нэр залуу малчтын судалгаа гэдэг хийсэн. За дээрэс нь ер нь бэлчээрийн мал аж ахуй маань ер нь хаашаа явж юм бэ? Юу болж юм бэ? Нийгмийн өөрчлөлтөнд яаж ийм угаасаа соёл гэдэг маань угаасаа нийгэм соёл гэдэг маань байнгын хөдөлгөөнд байж тээ байнгын хөдөлгөөнд байдаг. Тэгэхээр энэ маань бол мэдээж зайлшгүй. Тодорхой хэмжээнд өөрчлөгдөн. Гэхдээ нөгөө нийгмийн одоо гол одоо тээ суурь болсон тэр зүйл маань бол бүр айхтар хөдлөхгүй шүү дээ. Энэ маань хэдэн зуун жилийн дараа л яаж хөдөлдөг юм гэхээс тэгэхээр бидний зүгээс бол энэ ингэж хараад байгаа. Ер нь бол нүүдлийн соёлоор нислэдэг бол цаашдаа байна. Тэг үргэлжлэн энэ дахиад 100 жил юм уу 1000 жил юм уу эдийн бөөмтэй үргэлжлэн. Яг тэгэхээр манай газар нутгийн онцлог өөрөө ийм байна. Тэ дээрэс нь бидний нөгөө амьдралын хөвшил маань өөр байна. Одоо түрүүн та цус дурдлаа тухайлбал одоо малын тэжээл тариал ээж гэх юм уу те. Тэгээд нөгөө хүмүүс маань нэг цөөхөн малтай ингээд сайхан амьдраад явах юм биш үү. Гэтэл яг бодит байдал дээр бид нар үзэхэр чинь тэр тэжээл тарих урах газар маань нутгийн 70-80% боломжгүй байхгүй. Зөвхөн хангаа юм уу эсвэл тэ ус чиг гэхтэй газруудаар бол бид нар тэгж болж байна. За үлжин дээрээ нэг жоохон эрдэнэ шиш ч юм уу энэ төр тарьж байгаа санаачлалгүй төслүүд маань сайхан хэрэгжиж байна тий. Гэхдээ тэр маань нөө ус чигтэй газруудаар л явж байгаа. Голын голд руу ч юм уу тий. Гэтэл говьд яах юм тий. Говьд юм тэжээл тарина гэж байхгүй шүү дээ. Тэр нөгөө тал хэрийн бүсүүд маань яах. Дээрээс нь дөрвөн гамбал дарга таач ярьлаа. Өөр амьсгалын өөрчлөлт биш нэг хайхтар юм. Дасан зогцсон. Тийм, тэрэн дээр дасан зогцсон. Тэгэхээр малчтын хувьд бол ер нь бол тэндэ байна. Гэхдээ мэдээж нөгөө технологийн төвшлүүдийг бол мэдээж хүргэх ёстой. Тухайлбал одоо цэвэр ус татвар асуудлууд юм уу? Нойл молийн асуудлуудаас ахуулаад эмэрхүүдийн өмнөд л ялчихгүй. Тэр 4G байх хэрэгтэй шүү дээ. Тэн дээр 4G байхгүй бол тэнцэн залуучууд тогтоход бол хэцүү тийм. Тэгээд дээрэс нь гэр бүлийн асуудлууд байна, залуу малчтын асуудлууд байна.
Тэгэхээр энэ юм маань бол нэг учраа олоод ингээ явчих байх. Ер нь бол Монгол улсыгаа бүгдийн 4 житэл болох хэрэгтэй газар сайгүй. Тэгэх юм бол малчтай амьдрал сайхан болох байх. Түрүүн Гамбал дарга бас хэлж байна. Уурхайн яамныхан ус очоод те нутаг орноо бид нар эзэн байх хэрэгтэй гэдэг. Яг ийм бодлогыг Австрали хэрэгжүүлж ирсэн шүү дээ. 80-аад онд талгаад байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа нөгөө олон газар нутгаа бид нар үнэтэй байлгах хэрэгтэй. Дэлхийн 2 дугаар дайнаас бид нар юу сурсан байх юм те. Тэнгуүтэй тэн дээр тодорхой бодлогууд хэрэгжүүлээд нөгөө ихэнх нутгийн цөл шүү дээ те. Гэтэ цөлүүд манай говь биш л те. Тэн чинь нөө сургамал байна, амтан байна. Тэр хүмүүсийг амьдрах болцоо боломжоор хангасан байх ч юм. Тэгэхээр энэ дээр нөгөө төр засгийн бодлого нь бас мэдээж явж байгаа л да. Бас түрүүчийн дурдсан юм дээр бол бас одоо юу гэдгийг малчтай ахуй амьдралыг дэвшлүүлэхэд янз бүрийн санаачлалууд хийж байна. Энэ дээр нь уурхайн компаниуд бас мэдээж тодорхой төвшөнтэй оролцуул мэдээж сайн. Гэхдээ төрийн ажил болгоныг хувийн компани авч хийхгүй. Би бол тийм хөдөө үз санаатай байдаг. Хаана олон нийтийн олон орон нутгийн харилцаа дуусахгүй гэдэг асуултыг гурлаа бас ярил сонирхолтой те. Бүх юмыг Гамбал дарга та хийх юм. Тэгэх гээд байна. Тэгж асахгүй шүү дээ. Энэ чинь шудраг ус шүү дээ. Төр байгаа бол төр юм аа гэсэн. Төр хоёр янзаар нь төрийг бид нар ярих хэрэгтэй. Энэ төв засгийн газар те бодлогоо боловсруул. Нөгөөт нь орон нутгийн захирал юм чи бие даасан те сонгогддог. Тэгэхээр энэ хэд маань яг юу хийх хэрэгтэй. Иргэний нийгэм бол мэдээж малчтайхаа болоод бусад компанийн хүртэлтэй ажилчдын болоод эдний эрх ашиг хавгаалаад мэргэжлийн байгууллага тухайлбал танай байгууллагууд. Тэгэхээр энийгээ бид нар бас нэлээд цохож ярмаар хаана дуусгах юм. Яг үнэ. Тий. Тэр нь хаана дуусгах вэ? Тэрний хар. Тий. За өөртөө асуулт. Тий. Тэр сонирхолтой асуулт. Тэгэхээр тэр маань хаана дуусгах вэ? За нөгөө төр маань юугаа өгсөн. Зөвшөөрлөө өгсөн. За зөвшөөрлөө өгöd явлаа тий. За компани маань тодорхой хэмжээнд орон нутгатайгаа харилцаад ойлголцоод явж байна. За татвараа өгöd явж байна компани маань. Тэгээд нөгөө орон нутгийн маань иргэд маань бүх юмыг одоо чинь компаниас хараад эхлүүл энэ маань бас хэцүү байхгүй юу? Төр өгч байгаа мөнгнүүд байна. Төр өөрөө цуглуулсан мөнгөө буцааж тараагаад бүх хүмүүст тэгш байдлаар гэдэг юм уу тэр хүмүүсийн аим амьдралыг сайжруулад явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр төрийн гүйцэтгэх ёстой үүргийг нь бас тодорхой хэмжээнд үлдээх хэрэгтэй. Энийг тодорхойлохын тулд яг хөөр компани орон нутгатайгаа ярилцсан. Тэр нөгөө диалог гэж нөгөө гурвал ядгаа шүү. Тий. Тэгэхээр одоо Гамбал даргын хувьд бол би танай компанийг сайн мэдэхгүй. Тэгээд өөрөө л очиод ярьдаг юм байна шүү. Байгангоо очиж уулзаа хүмүүстээ мэдээлэл өгөөд түнгуудаа энэ дээр бидний хувьд бол зүгээр антропологчд бол ингэж хараад байгаа. Компани чадах юм аа энэ нөгөө ярих хэрэгтэй. Чадахгүй ч тий яг чадахгүй юмнууд дээр ярьж яг нөгөө хил хязгаараа тогтоож байгаа. Анханаас за уучлаарай одоо танаа бүх хүмүүсийг би одоо жорлонгийн ухаж өгнө гэж бүтэхгүй шүү дээ тий. Тиймэрхүүд одоо юу гэдэг зүгээр тэнэгч авчлаа. Тэгээд ийм юмнуудаа яриад тохирж иж тэгжээс дараа нь компани маань цаашаа явна. Тэгэхгүй л тэр чинь компани чинь бас л бизнес дээрээс нь нийгмийн хариуцлагатай энэ төрлийн маш олон юмнууд шүү дээ. Энэ ч өөрөө бас өсөвч хэрэгтэй байна тий. Тэгэхээр ийм нэг юм хил хязгаараа тогтоогоод баундари гэж ярьдаг да тийм юмудаа тогтоочвол амар. Ингийн тулд яг хөөхөр орон нутгийн иргэдэд яг юу хүлээгээд байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүлээнэ гэдэг нь ихэнх компаниуд энэ дэр нэг бас нэг асуудлаа биднэрт ярьжсэн л да компаниудын зүгээс ерөөсөө хэрэгцээ шаардлагатай болохгүй юм аа тий. Тэгээд Тэнгууд яг нөгөө байнгын ингээд та хэд маань хоорондоо ярилцсан нөхөр хил хязгаараа тогтоож чадаагүй. Хил хязгаараа тогтоохоос илүү байнга уулзаагүй байгаа байхгүй юу тий. Өөрсдийнх нь ярьж байгаагаар шүү тий. Би хэлээгүй. Тэгээ өөрсдөө байнга уулзаагүй 1-2 удаа уулзаал Тэнгууд нэг гал гисэн нэг хурал болоод баахан юмнууд хүслийн згсаалтууд ингээ гаргадаг тий. Тэнгууд энэ дэр яах вэ гэхээр нөгөө компаниуд маань зарим нөгөө амжилттай яваад байгаа компаниуд маань шудраг ярьдаг юм билээ л дээ. За бид хийм байна. Та хэд ингэж байна. Бид энийг гэж чаддаг. Энийг чаддаг. Энэ бол төрийн хийх ёстой ажил юм байна. Энэ дээр ингэж яа гэх. Тэгээ хамтдаа магадгүй нөгөө хүмүүсийн захиргаагаа тий бас шахах үедээ шахаад хамтрах үедээ хамтраад ингээ явдаг юм бэл.
Тэг ингэж явсан нь хамаагүй үр дүнтэй. Түрүүн би нэг амжилттай компани тухай ярьжсэн шүү дээ. Нөгөө хүмүүс яг л шудраг тэрүүгээр бүр алдартай. За муухай харьцахгүй те дандаа хүндэлтэй харьцсан шүү дээ. Дунгата эн чи юм байна, надад ийм байна. Өөрийнхөө зовлон ярьдаг гэж компани. Үнэ л хэлж байна. Тий бид ингээд ийм асуудал байна те. Ингээд эн чинь болохгүй шүү дээ. Миний юунаас ингээд тавсан хэрэг байна. Ийм асуудлыг би шийдэх эрх нь алгаа ч гэдэг юм ингээл юмнуудаа яриад тунгууд нөгөө орон нутгийн малчт маань нөгөө өмнөнийг ингээд нэг багийн ингээд ботцсон тий нэг гэр бүлийн юм гэсэн тий төнгөт үгүй нэрээ одоо манай захирал маань бас ингээд дэжтэй бас тийм дээ. Тэгээ энэ үн чинь жилд ганц удаа болцохгүй байгаа шүү дээ. Тэрч байр гэж ярьж байгаа. Тэгэхдээ байнг гэдэг нь өдөр тутам биш тий. Тийм тэгээ ингээд болцонгот нэрээ тийм шүү гэд. Тэгээд ярихаараа хүн чинь бас тэнэ биш. Манай хөдөөний ард ч хамгийн гүйлгээ хамгийн ухаантай хүмүүс шүү дээ. Төнгөт нөгөө хүмүүс чи за нэрээ болохгүй байгаа юмыг бол тэгээ бид ингэ шаардах нь дэмий байна гэдэг. Дотроосоо одоо нөгөө янз бүрийн одоо те амьдралд хэрэгжихгүй шаардлага тавиад байгаа хүмүүсээ хүртэлтэй гүй чи болоод нааж бүтэхгүй те. Тэрний оронд харин энэ асуудлаа шийдъя. Ингэя биднэрт яг ийм нөлөө үзээд гараад байна гэд. Энийг шийдэд явдаг юм билээ. Зөв. Маш гоё жишээ авч тавилаа те. Баталт манайх бас яг энэний өрөөнд ажилладаг. Одоо чинь өнгөрсөн жилээс ялангуяа бид нар нөгөө сумын засаг даргатаа тохирч байгаад за орон нутгийн харилцаан дээр бид нар сумтай хамтраад яг ийм ажлыг хийгээ. Өнгөрсөн жил чинь 17 ажил дээр тохирсон. Тэгээ 17 ажлыг тэрийг бол сумаас голдуу санал болгож за би яг надад бол одоо төсөв байхгүй би төсвийн байгууллага төсөв байхгүй ч яг ийм чиглэлээр ингээд бид нар амжилт хүсэлтэй байна гэд нэг 18 болоо 19 санал ирснээс бид нар 17-ыг зөвшөөрсөн ихэнх зөвшөөрөөд тэгээд тэрийг хэрэгжсэн. Тэрийг хэрэгжингүүт үндсэндээ орон нутгаас тавьдаг шаардлагууд хайцсангүй буур авчиж байгаа. Нэгсэндээ тэдний хүсэл гол төсөвгүй юмнуудыг бид нар ингээд гол шийдэж чадах юм да ингээд хийгээ явчихаар хайцсангүй буур авч байгаа. Зүгээр иргэдээс тэрийг хүсэлт янз би өвдлөө авдлаа имлэг явъя тэгмээр юм гэсэн мунтахгүй. Тэгээ тийм маш ирээд харна тэрийн бүгдийн засаг тахтай яаж байгаа засаг даргаа дамжуулаад засаг дарга өөрөө скрининг хийгээд фильтрдээд зайшгүй ер нь бол бид нар одоо Эрд Монголоос авдаг юм авцаа хийдэг юм хийж байгаа хангалттай. За үнэхээр зайшгүй нэм яах юм бол яг би өөрөө харж байгаа ганц хоёрыг ингээд тусламж болгож албан бичгээр явуулаа. Бусдын бол одоо би үгүй гэдгийг хэлнэ. Энийг тайлбарлана гэд ингээд явдаг. Тийм болохоор бас хацсангуу тэр маш их хүсэлт иддэг тэр нэг гайгүй болцсон. Гомдох нь гайгүй. Гомдох фокус нь засаг дарга руу болчихсон. Бидний намар засаг даргад бол бид нар яах вэ гэхээр тэр 17 ажлаа хийчих. Тэгээ 17 ажлаас гадна засаг дарга тусаданд бид нар өөрсдөө нутагт хэрэгжүүлэх гэсэн нэг хэдэн ажлууд байгаа шүү дээ. Тэгээ тэрүүнтэйгээ ингээд явчихсан бас хацсангуу гайгүй чанартай ажил хийгээд тэрний хүлээн зөвшөөрөгдөд тэгээ явдаг. Тийм учраас бас ер нь бол хязгаартай байх нь яг зөв. Тэгээд биднүүдийн кейсээр бол яг ийм байдлаар хязгаарлаж. Тэг үнэн байх те үннээ хэлэх. Одоо нөгөө сандраад заримдаа нөгөө тухайн үеийн нөхцөл байдал дээр нэг зөвшөөрлө батлуулах гат ч юм уу за тэгнэг амлцдаг. Тэг тэр нь үнэхээр боломжгүй байхад амлаад эргээд нөгөө бас сэтгэлцлээ эвдлээд байгаа зүйл их ажил хийдэг. Тэгээд тайлбарлал одоо багийн хурал дээр ярилцаал загнуулах үедээ зөв хөтөл загнуулна. Магтуулах үедээ зөндөө магтуулна. Тэгээд дундаа ороод юмаа тайлбарлаад тэгээд авчихад хүмүүс ирэхдээ ойлгочдөг. Тэгээ боломжийг гэдэг дотроо бол боломжийн санал гэдэг нь бол Монгол хүн тодорхой ш бас дотроо хөөж холын бодолтой суучуд бас дотрын бодол байгаа нүүрэн дээр ондоо мэрэд өгдөг. Дотор нь өөрийнх нь бодол нь байгаад байдаг. Тэгээ дотрын бодол нь бид нар ингээд хүлээн зөвшөөрч хацсангүй ер нь гайгүй тэгээ явцдаг. Хүн хэлээр мал хөлөөрөө гэдэг шиг те яг номалчтаа боддоор харьцаж яг үнэн байж урт хугацааны хамтын ажиллагаагаа бас эрхэмлэж явах юм бол тийм хүнд бишээ гэж бас хилээ дуусгая те хэдүүлээ. Тэгэхээр яг одоо ингээд олон жижиг төслүүд одоо мэдээж ингээд хөрөнгө оруулалтаа хайсан, зарим нь үйл ажиллагаа эхлүүлж чадахгүй ингээд маш олон ингээд одоо нөхцөл байдалд манай төслүүд байгаа. Тэгэхээр яа харахгүй одоо өнөөдрийн бид гурван ярианы үндсэн агуулга бол бид нар энэ орон нутгийн харилцаа, олон нийтийн харилцааг орхигдуулж болохгүй. Энэ бол танаа одоо байгууллагын бүр 1.5% одоо баг 1% байх хэвээр. 1%-аа баг эрхийн уруу шиг байх хэвээр тий. Нэлээд өндөр үүрэгтэй байж ич үйл ажиллагаа чинь цаашдаа тогтвортой явах юм аа гэдэг энэ мессежийг бас өглөө гэж ойлголоо тий. Тэгээд хоёроо бас маш сонирхолтой кейсүүдээр яг зөвөр урд нь бол бид нар дандаа л ийм өгөөж өгсөн тэгж
ингэсэн гэд яриад байдагсан л өнөөдөр яг хүн гэдгээс нь ингээд орон нутгийн иргэд маань ямар хуу одоо нөхцөл байдалтай тийм бид нар яаж ажиллах вэ гэдэг дээр бас ярилцсанд их сонирхолтой байлаа. Тэгээд та хоёртаа маш их баярлалаа. Ажилтнаас амжилт хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Подкастт дуусанд баярлалаа. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Их мэгмар гарагт иргэн уулзтлаа түр баяртай.